2025 оны нам гүм өглөө. Баали арал дээр нар мандж байлаа. Инстаграмын бичлэгүүд дээр хүмүүс далайн ирэг дээр йог хийж кок сууж өөрийгөө эдгэж байна гэж ярьцгаана. Халуун орны энэ арал сүүлийн жилүүдэд бие хоргожүүлэх, сүнслэг дотоод ухамсарын сэрэлт, эрүүл хоолт гэсэн үгсээр амьсгалдаг хүссэн. Гэвч жуулчдын нэмсэглэл дорооноор авсан төгс бичлэгүүдийн цаана нэгэн эмэгтэй аажмаар үхэж байсан. Түүний нэрийг Каролина Кризак гэдэг 27 настай Польш бүсгүй. Гаднаас нь харахад эрүүл амьдралын бэлэг тэмдэг, цэвэр хооллолт, йог, веган амьдралын хэм маяг. Сошиал дээрээ үргэлж инээмсэглэсэн зураг, жимс, нарны туяа, бяцлаглууд. Каролина багасаа өөрийгөө байнга бусадтай харьцуулдаг хүүхэд байсан гэдэг. Түүний эргэн тойрны хүмүүс хожим нь дандаа төгс байхыг хүсдэг байсан гэж ярьсан байдаг. Хичээлдээ сайн, цэвэрч өөртөө анхааралтай мөртлөө дотроо үргэлж хангалтгүй мэдрэмж тээж явдаг хүн байж. Сошиал медиа дэлхийд даяар хүмүүсийн амьдралыг харьцуулалтын талбар болгож эхлэх үед Каролина ч мөн тэр урсгалд орсон байна. Инстаграм дээрх төгс бие нарийнхан хөвлий, бие цэвэршүүлэхэд төвлөрсөн амьдралын хэм маягтай веган инфлюенсеруудын амьдрал түүнд жирийн гоо сайхны стандарт биш, харин хүрэх ёстой зорилго мэт харагдаж эхэлжээ. Эхэндээ тэр зүгээр л эрүүл хооллох гэж оролдсон байна. 9 чихрээ багасгаж, боловсруулсан хүнснээс татгалзаж, цагаан хоолтон болсон. Энэ үе бол олон хүний хувьд хэвийн өөрчлөлт шиг харагддаг шат, найзууд нь ч түүнийг магтаж эхэлсэн. Чи их сахилга баттай юм, эрүүл амьдардаг, өөрийгөө сайн авч явдаг гэх мэт үгс түүнийг улам түлхжээ. Гэвч ийм төрлийн хит автах байдал нь нэг онцлогтой, хүмүүс ихэндээ аюул гэж харддаггүй. Удалгүй цагаан хооллолт нь түүхий цагаан хооллолт болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл болгосон хоолыг хүртэл муу энергийг устгадаг гэж үзэх болжээ. Ингээд шарсан, хурсан, тос орсон хоолнууд бүгд алгуулсан. Сүүлдээ зөвхөн жимс идэх фрутариан дэглэмд орсон байна. Интернетэд ийм хүмүүс цөөнгүй байдаг. Ийм хүмүүс жимсийг хүний сүнслэг дотоодыг цэвэрлдэг, өвчнийг ангаадаг, биеийг өндөр хэлбэлзэлд хүргэдэг гэх мэт зүйл ярьдаг. Каролина тэр контентуудыг өдөржин үздэг болжээ. Түүний зургнууд эхэндээ хүмүүсийн атаархлыг төрүүлдэг байлаа. Нарны гэрэл давхуулсан туранхай бие. Халуун орны жимснүүд, өтгөн смутинууд, бас йогийн поз. Тайлбар дээр нь өөрийнхөө биеийг чагна, байгалийн аргаар эдгэр, өөрийнхөө сүнсийг цэвэрл гэх мэт. Гаднаас нарахад тэр аз жаргалтай тайван хүн шиг, гэвч бодит амьдрал дээр түүний бие уураг, өөх тос, амин дэмийн ноцтой дутагдалд орж эхэлсэн байлаа. Ийм төрлийн экстрем хоолны дэглэмүүдийн хамгийн аюултай зүйл нь эхний үедээ хүнийг сайжирч байгаа мэт мэдрүүлдэгт байдаг. Жин хурдан хасагдана, хоол багаснаар ходоод хөнгө мэт санагдана. Хүмүүс магтан, сошиал дээр лайк өснө. Тэгээд хүн өөрийгөө зөв зам дээр явж байна гэж боддог. Каролинагийн хуучин танилуудыг ярьснаар тэр хоолноос айдаг болсон шинжтэй байж. Энгийн хүмүүсийн иддэг хоолыг хортой гэж ярьдаг болсон байна. Тос, уураг, шарсан хурсан хоол бүгдийг хор мэт үздэг болсон. Хооллолтын эмгэгтэй хүмүүсийн хамгийн амжигтай хэсэг нь энэ. Хүн өөрийгөө өвчтэй гэдгээ ойлгохгүй болдог. Харин ч өөрийгөө бусдаас илүү цэвэр, хяналттай гэж бодож эхэлдэг. Тэр үед Каролина Европоос холдож Бали руу явахаар шийджээ. Бали бол сүүлийн жилүүдэд сүнсний эдгэрэлт, эрүүл хооллолтын төв болсон газар. Тэнд жимсний кафе, йогийн богино хугацааны хөтөлбөрүүд, мацаг барих, амьсгалын дасгалын группүүдгээд өөрийгөө эдгэх тухай ярьдаг орчин маш их байдаг. Каролина тэр газар очвол өөрийг нь ойлгох хүмүүсээр хүрээлүүлэн хэмээн сэтгэв. Балид ирснийхээ дараа Каролина сошиал дээрээ улам идэвхтэй болсон гэдэг. Түүний бичлэгүүд илүү сүнслэг өнгө аястай болж, жимсийг бараг амьдралын философи мэт ярьдаг болсон байна. Өглөө нар мандах үеийн бичлэг кокос хагалж байгаа дүрс, манго, тарвас, папаягаар дүүрэн ширээ. Гаднаас нь харахад яг л эрх чөлөөт амьдралын хэм маяг. Ихтэй бодит байдал дээр түүний бие аажмаар унтарч байлаа. Тэр үед зарим дагагч нь хүртэл нэг зүйл анзаарч эхэлсэн байдаг. Каролина өмнөхөөсөө хит туранхай болсон байв. Хацар нь хонхойж, мөрн ясархаг болж, нүд нь гүн суусан харагдах болсон. Гэхдээ сошиал дээр хүмүүс ихэвчлэн санаа зовхоос өмнө магтдаг. Интернет дээр туранхай байхыг эрүүл мэндтэй андуурдаг үзэгдэл маш хүчтэй байдаг. Удалгүй Каролина жимснээс өөр зүйл идэхээ бүрэн байсан. Зарим өдөр зөвхөн смути эсвэл хитгэн ширхэг жимсээр хооллдог байсан гэдэг. Хүний бие богино хугацаанд тисэж болох ч олон сар, олон жил ингэж амьдрах боломжгүй. Ялангуяа уураг шаардлагатай өөхтөөс B12 төмөр зэрэг зүйлс бараг байхгүй үед хүний бие дотроосоо задарч эхэлдэг.
Түүний ойр байсан хүмүүсийн ярьснаар Каролина сүлдээ маш хурдан ядрах болжээ. Аллахад хүртэл хэцүү толгой эргэн гар хөл даарна. Гэхдээ тэр эмчид очихоос татгалздаг байсан байна. Хэдэн жилийн өмнө Польшид байхад эцэг эх нь түүнийг эмнэлэгт хэвтүүлж байсан ч тэр дахин цагаан хоолтой үргэлжлүүлсэн. Тэрээр сүүлийн жилүүдэд ганцаараа байдаг болсон байна. Учир нь хоолны эмэгтэй болсон хүмүүс бусадтай хамт хооллох хэцүү болдог. Хүмүүс асуулт асууна, чи яагаад юм идэхгүй байгаа юм зүгээр үү гэх мэт. Энэ нь хүнийг улам ганцаардуулдаг. Балид оцсныхан дараа жижиг буудлын ажилчид ихэндээ түүнийг жирийн сувиллын жуулчин гэж боджээ. Тэр маш уйлдэг тайван ярьдаг байсан гэдэг. Гэхдээ хэд хоногийн дараа тэд нэгэн зүйлийг анзаарсан байна. Каролина бараг өрөөнөөс гарахаа болсон. Заримдаа жимс захиж аавн тэгээд дахин чимээгүй алга бол. Алхахтаа хүртэл маш сул харагддаг байсан гэдэг. Буудлын ажилчид түүнийг өвчтэй байж магадгүй гэж бодож эхэлсэн байна. Гэхдээ тэр тусламж авахыг хүсээгүй. Нэг ажилтан хожим нь түүнийг харахад яс арсан үдсэн юм шиг харагдаж байсан гэж ярьсан байдаг. Түүний бие тэр үед өсөглөнгийн эцсийн шатлууга орж байж. Хүний бие удаан хугацаанд хоол тэжээлгүй байх үед эхлээд өөхөө хэрэглэн, дараа нь булчингаа задлан, эцэст нь дотоод эрхтнүүд хүртэл ажиллагаагаа алдаж эхэлдэг. Зүрх агшин дархлаа унан, тарих хүртэл хэвийн ажиллахаа болдог. Хүмүүс хоолны эмгэгтэй хүмүүс гэхээр шууд турхыг хүссэн хүмүүс гэж ойлгодог. Гэхдээ удаан үргэлжилсэн хүнд хэлбэрийн тохиолдлууд дээр энэ нь жингээс давсан зүйл болдог байна. Хүн өөрийнхөө зовлон хянах гэж оролддог болдог. Бүсгүй өөрийгөө өлсөж байна гэж бодоогүй байж болно, харин цэвэршиж байна гэж итгэсэн байх боломжтой. Интернет дэх хэд тууширсан хүмүүс яг ийм үг ашигладаг. Хүний бие харваас муудаж байхад хүртэл энэ бол эдгэрж байгаа шинж гэж тайлбарладаг аюултай орчин бий. Удаан хугацааны өсөглөнгийн үед тарих өөрчлөгдөж хүн бодит байдлыг зөв дүгнэх чадвараа алддаг. Ядарсан ч би гайгүй гэж боддог. Аюултай хэмжээнд хүрсэн ч толинд өөрийгөө хэвий мэт хардаг. Энэ бол хооллолтын эмгэгийн хамгийн харгас хэсэг. 2025 оны 1-р сарын 1-ний өглөө буудлын ажилчид Каролинагийн өрөөг цэвэрлэхээр хаалгыг нь тогссон ч тэр хариу өгсөнгүй. Эцэст нь өрөөг нь онгойлгоход дотор нь маш бөхчм нам гүн байсан гэдэг. Ингээд тэд бүсгүйг олсон байна. Шалан дээр маш сул дорой бараг танигдахын аргагүй туранхай биетэй. Каролина өлсөж нас орчээ. Түүний биеийн жин оролцоогоор 22 кг хүрсэн байв. Энэ бол насанд хүрсэн хүний хувьд амьдрах боломжгүй шахам хэмжээ. Эмч нарын тайлбарснаар түүний бие олон эрхтний дутагдалд орсон байж. Цагдаа нар гадны хүчирхийллийн шинж илрээгүй гэж мэдгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэг бол уламжлалт утгаараа аллах биш. Гэхдээ хүмүүс нэг асуулт асууж эхэлсэн. Хэрвээ хүн өөрийгөө аажмаар өхүүлж байхад түүнийг тойрсон орчин нь чи гайхалтай харагдаж байна гэж урамшуусаар байсан бол энэ үнэхээр ганц хүний эмгэнэл мөн үү? Каролинагийн үхлийн дараа интернетээр түүний зургнууд дахин тарж эхэлсэн. Зарим хүмүүс ямар амар юм бэ гэж сочирдсон. Харин зарим нь бүр нас барсныхан дараач түүний амьдралын хэм маягт романтик байдлаар хандсан хэвээр байсан. Энэ нь хүмүүсийг бүр их айлгсан юм. Заримдаа сошиал орчинд эрүүл мэнд гоо сайхны соёл өвчнийг эрүүл мэнд шиг харагдуулдаг. Туранхай байхыг сахилах баттай гэж өлсхийг биеэ цэвэрлдэг гэж. Айцыг өөрийгөө хянах арга гэж. Энэ айхтар хүндэрсэн эмгэгийг сүнслэг гэж нэрлэдэг болсон үед хүн өөрийгөө сүрүүлж байгаагаа ч анзаархаа болдог. Каролина Кризакийн хэрэг ийм учраас хүмүүсийг чочирдуулсан юм. Энэ бол зүгээр нэг хоолны дэглэмээ хэтрүүлсэн тухай биш. Ер нь турах эрүүлжүүлэх бодолтой хүмүүс интернет энэ бодлыг улам хүчтэй болгоход нь тусалдаг. Учир нь алгоритм энэ төрлийн контент үзсэн хүнд түүнтэй төстэй улам тууширсан зүйлсийг дараалан харуулдаг. Хэрвээ хүн цагаан хоолтын бичлэг үзвэл дараа нь түүхий цагаан хоолтын тухай гарна, дараа нь зөвхөн жимсээр хооллогч, дараа нь мацаг барих, эцэст нь 30 хоногийн усан мацаг. Нар ширтэх дасгал сүүлдээ зөвхөн амьсгалаараа амьдрахч гэх мэт тун хүнд аюултай төвшинлөө дагуулдаг. Бүсгүйг нас барсны дараа хооллолт бяцлаглалын инфлюенсерүүдийн талаар хүчтэй маргаан өрнөсөн. Ялангуяа ямар ч мэрэгжлийн бодож зорилгүй хүмүүс эрүүлжих турах нэрээр маш аюултай зөвлөгөө тарааж байгааг хүмүүс шүүмжилж эхэлсэн. Зарим инфлюенсерүүд бүр өвчин бол биеийн цэвэршилт, эмч нар худлаа ярьдаг. Жимс бүхнийг эдгээдэг гэх мэт зүйлсийг ярьдаг байсан. Ийм контент сэтгэл зүйн хувьд эмзэг хүмүүст маш хүчтэй нөлөөлдөг аж. Каролина анх магадгүй зүгээр л үзэсгэлэнтэй болох гэж эхэлсэн байх. Ингээд нэг л мэдхэд амьдрал нь бүхэлдээ хоолноос айдаг систем болж хувирсан. Түүний түүх олон хүнийг өөрийнхөө сошиал хэрэглээг эргэж харахад хүргэсэн юм.
Учир нь Instagram дээр хүмүүсийн хардаг төгс амьдралын хэв маяг ихэнхдээ бодит амьдралын маш жижигхэн хэсэг байдаг. Камер унтарсны дараа юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Каролинагийн хамгийн сүүлчийн зургнууд дээр ч тэр инээмсэглсэн хэвээр байсан. Тийм болоод ч энэ хэрэг илүү аимшигтай. Хизээ эрүүл амьдралын хэв маяг нь хид автах эмгэг болж хувирдаг вэ. Хизээ төвчээр цахилах батгээж нь өөрийгөө устгах механизм болдог вэ. Хизээ эрүүл хооллолт мацаг барих болоод йог болоод бяцлаглал нь өвчин болж эхэлдэг вэ. Энэ асуултууд одоо хүртэл интернет дээр маргаантай хэвээр байна.